Элийн зэргийн 245 дугаар ангийн Ахмадын хорооноос 2025 онд хийсэн ажлын тайлан. Ахмад хэлчүүдэд чиглэсэн үйл ажиллагааны талаар бүгд найрамд Монгол Ард улсын Баатар Бэгзийн Геваны нэрэмжид Элийн зэргийн 245 дугаар ангийн Ахмадын хороо нь 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд 40 ажил төлөвлөж, биелсэн 34, биелээг 6, төлөвлөгөөг 85%-тэй хэрэгжүүлэн 12 бүлэг 125 зүйлтэй дотоод журмыг 2025 оны 1-р сард Ахмад хэлчдийн хурлаар хэлэлцэн баталж хэрэгжээлийг хангуулан ажилласан. Хаврын тэргүүн сар цагаан сарын баярыг тохиолдуулан Ахмад хэлчидээс 2025 онд 60 насны ой тохиосон Ахмад хэлчин Варенжав, Отгон сүрэн, Төмрөө, 70 насны ой тохиосон Ахмад хэлчин Батсуур нарт дотоод журмын дагуу хүндэтгэл үзүүлж, хувцас шатхууны албанд халуусны эрхлэгч, бугаагч, эндүүдэгч, ойдолчин, өсчин албан тушаалуудад ажиллаж байсан Ахмад хэлчин Төмрөөгийн хөдөлмөрийн алдрыг ангитай хамтран тэмдэглэсэн. Элийн зэргийн 204-р салбарын түүхт 50 жилийн угтаж Ахмад хэлчин Батсуур, Пүрөвд орж, Бат Эрдэнэ, Варенжав, Жамсранжав, Нямжав, Батсүх, Дуламжав нарыг оролцуулсан дурсамж нэвтрүүлэг хийж Ахмад хэлчидэд хүргэсэн. Хөдөлгөөн ба эрүүл мэнд аяны хүрээнд 2025 оны 1-2 дугаар сарын 7 хоног бүрийн Бямбагараг бүрийн ангийн спорт зал фитнес төвд дасгал хөдөлгөөн хийж, сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис тоглуулж нийт 25 Ахмад хэлчинг хамруулсан. Цасны баяр 2025 арга хэмжээг Чандман улаан ууланд зохион байгуулж, нийт 30 Ахмад хэлчинг оролцуулж, хээрийн амтад цай, төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, шагнаж урамшуулсан.
Бүгд найрамдах Монгол Ард улсын Баатар Бэгзэн Гиваны нэрэмжтэй Хэлийн цэргийн 245 дугаар ангийн төвөгт 50 жилийн ойг өгтөнд Ахмадын хорооноос үе үеийн ахмад хэлчдийн алдар гавья хөдөлмөр бүтээлийг сурталчлах зорилгоор үл тасрах түүх нэвтрүүлэгт 30 ахмад хэлчин оролцуулж түүхийн дэвтэрт 52 ахмад хэлчний түүх бичиж алдаршуулсан. Монгол улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ангийн техникийн албанд ажиллаж байсан албаны дарга Ахмад тээвэрчид ажилтан нарыг оролцуулсан замд гарын нэвтрүүлэгт 27 ахмад хэлчин оролцуулж тэдний алдар хөдөлмөр бүтээлийг сурталчилсан. Бэгзэн Гиван Баатрын цээж хөшөө хийсэн талаар Хэлийн цэргийн 245 дугаар ангийн түүхтэй 50 жилийн ойг өгтөж Хэлчин баатруудын цогцлборт бүгд найрамдах Монгол Ард улсын Баатар Бэгзэн Гиваны цээж хөшөө хийх санаачлагыг Ахмадын хороо гаргаж ахмад хэлчдийн дунд андивын аяныг зохион байгуулахад Улаанбаатар хотод амьдардаг 43 ахмад хэлчин, орон нутагт амьдардаг 82 ахмад хэлчин, манай ангид ажиллаж байсан 8 ахмад хэлчин нийт 133 ахмад хэлчин хамрагдсан. Уран баримлж Уганбаатартай хамтран цээж хөшөөний гар зураг гаргаж 2025 оны 6 дугаар сард Ахмадын хорооны дарга бэлтгэлдийн туранда Бат Эрдэм, Ахмад Симжид, Энгийн Жимсэн нарын хамт ангийн захирагч хурандаа ган төмөр даргатай танилцуулж хөшөө хийх ажлыг эхлүүлсэн. Ахмад хэлчин бэлтгэл ахлагч Батчулуун Чинбат нар 2025 оны 7 дугаар сард өөрсдийн хувийн машинаар хөшөөг Улаанбаатар хотоос аюулгүй тээвэрлэн авчирч хөшөөний нээлтийн үйл ажиллагааг 2025 оны 9 дугаар сарын 16-ны өдөр ангитай хамтран зохион байгуулж 56 ахмад хэлчин оролцуулсан. Төрийн одон медаль, салбарын бусад шагналаар шагнагдсан талаар бүгд найрамдах Монгол Ард улсын Баатар Бэгзэн Гиваны нэрэмжтэй Хэлийн цэргийн 245 дугаар ангид ажиллаж
улсын хилийн халдашгүй дархан байдлын төлөө ажиллаж байсан үе үеийн ахмад хэлчдээс төрийн одоо медаль, салбарын болон бусад шагналаар нийт 87 ахмад хэлчин шагнуулсан. Үүнд цэргийн гавьяаны улаан түгийн одонгоор 3 ахмад хэлчин, алтан гац одонгоор 4 ахмад хэлчин, цэргийн хүндэт медалаар 3 ахмад хэлчин, хөдөлмөрийн хүндэт медалаар 1 ахмад хэлчин, хүндэт хэлчин тэмдгээр 1 ахмад хэлчин, онц хэлчин тэмдгээр 5 ахмад хэлчин, хил хамгаалалтанд амжилт гаргасны төлөө тэмдгээр 2 ахмад хэлчин, хилийн төлөө тэмдгээр 2 ахмад хэлчин, хэлчний алдар 1 тэмдгээр 11 ахмад хэлчин, хэлчний алдар 2 тэмдгээр 1 ахмад хэлчин, хэлчний алдар 3 тэмдгээр 1 ахмад хэлчин, дархан хил 1 тэмдгээр 4 ахмад хэлчин, дархан хил 2 тэмдгээр 9 ахмад хэлчин, хил хамгаалал ерхий газрын хүндэт жуух бичгээр 2 ахмад хэлчин, дайчин алдар 1 тэмдгээр 1 ахмад хэлчин, хилийн цэргийн төв 245 дугаар ангийн хүндэт тэмдгээр 4 ахмад хэлчин, авто тээврийн 100 жилийн ой медалаар 14 ахмад хэлчин, манлай тээвэрчин тэмдгээр 17 ахмад хэлчин, соёлын тэргүүний ажилтан тэмдгээр 1 ахмад хэлчин, ахмадын хорооны хүндэт тэмдгээр 1 ахмад хэлчин тус тус шагнагдсан. Ахмадын хорооноос хилийн анги салбарт хийсэн ажлын талаар хилийн цэргийн Т 204, Т 333 дугаар салбаруудад 2025 оны 1-р сард ахмад хэлчдийн төлөөлөл ажиллаж салбарын бие бүрэлдэхүүнд цагаан амьдрал, мөрийт тоглоомын хор хохирол сэдвээр ахмад хэлчин бэлтгэлд турандаа бат болд хөдөлмөр эрхлэлт эрүүл идэвхтэй нас жил сэдвээр ахмадын хорооны дарга бэлтгэлд турандаа Бат Эрдэнэ нар сургууль зохион байгуулсан. Монгол улсад орчин цагийн зэвсэг хүчин үүсэж байгуулагдсны 100 жилийн ойг угтаж, улс аймаг дэх төрийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулагддаг марш тактикийн тэмцээнд ангиа төлөөлөн оролцсон баг тамирчид, хөгжөөн дэмжигч, офицер ахлагч, хугацаа зэргийн галаван хаагчдыг ахмад хэлчид амтд хоол цайгаар дайлж анги байгууллага хөгжөөн дэмжин ажилласан. (2025 оны 1-р ээлжээр хугацаа зэргийн албанд татагдсан ирсэн шинэ дайчдад 2025 оны 5-р сарын 18-ны өдөр ахмад хэлчдийн өдрөлөгийн арга хэмжээг зохион байгуулж, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан бэлтгэлэдийн турандаа бүрөвдөрж, ахлах дэслэгч Мэнд Баяр, ахлах ахлагч Лувсан Нэмнар шинэ дайчдад өөрсдийн уран бүтээлээс төлөөлж, зингент болон диско бүжгийн арга хэмжээг зохион байгуулсан. Ахмад хэлчин бэлтгэл Ахмад Симжид, ахлах дэслэгч Дулмаа, энгийн өнөр, бадам, бямба, төмрөө найрамдал нар амтд хоол арга хэмжээг зохион байгуулж, ээжийн сүтэ цай, амтд хоол, салаад, закускаар дайлж 5-6 дугаар сард төрсэн 9 хугацаа зэргийн албан хаагчийг төрсөн өдрийг амтд билуугаар дайлан тэмдэглэн өнгөрүүлсэн. Аймгийн засаг даргын жирэмжид цэрэг спортын дөл 2025 зохицолбор тэмцээнээс шалгарсан сүүл багийн сурагчтай ахмад хэлчдийн төлөөлөл бэлтгэлд турандаа бүрөвдөрж, ахлах ахлагч Батбол нар уулзалт зохион байгуулж, бүгд найрамд Монгол Ард улсын Баатар Бэгзийн Диваны намтар түүх ангийн түүхэн замлын талаар
сурагчдад мэдээлэл хийсэн. Ангийн дүүхтэй 50 жилийн ойгоо тохиолдуулан Улаанбаатар хотод амьдардаг 43 ахмад хэлчин, орон нутагт амьдардаг 82 ахмад хэлчин, манай ангид нэгэн цаг үед мөр зэрэгсэн ажиллаж байсан 8 ахмад ажилтан нийт 133 ахмад хэлчний хандваар Хэлчинбаатруудын цогцлборт хэлчин төрөөж Бэгзийн Гиваанбаатрын цээж хөшөөг нийт 8 сая 900 мянган төгрөгөөр хийлгүүлж нийлт үйл ажиллагааг 2025 оны 9-р сарын 16-ны өдөр зохион байгуулсан. Ахмад хэлчидэд үзүүлсэн мөнгөн тусламж 17 дугаар жарны хөгөөгчин их хэмээх модон могой жилийн хаврын тэргүүн сар цагаан сарын баярыг тохиолдуулан ахмад хэлчидийг хүлээн авч хүндэтгэлийн зоог барьж тэгш тохиож буй 10 ахмад хэлчдэд тус бүр 100 мянган төгрөг, 60 наснаас дээш эрэгтэй, 50 наснаас дээш эмэгтэй 74 ахмад хэлчинд тус бүр 50 мянган төгрөг, нийт 84 ахмад хэлчинд 4 сая 700 мянган төгрөг. Олон улсын ахмадын баяр хэлчидийн өдөр баярыг тохиолдуулан ахмад хэлчидийг хүлээн авч хүндэтгэлийн зоог барьж 60 наснаас дээш эрэгтэй, 50 наснаас дээш эмэгтэй нийт 85 ахмад хэлчинд тус бүр 50 мянган төгрөг, 60 наснаас доош эрэгтэй, 55 наснаас доош эмэгтэй нийт 83 ахмад хэлчинд тус бүр 30 мянган төгрөг, нийт 168 ахмад хэлчинд 6 сая 740 мянган төгрөг. Ахмадын хорооны дотоод журамд заасны дагуу нийт 41 ахмад хэлчинд 4 сая 900 мянган төгрөг, нийт 16 сая 340 мянган төгрөгийн тусламж ахмад хэлчдэд үзүүлсэн байна. Та бүхэндээ бүгд найрамдах Монгол Ард улсын Баатар Бэгзийн Гивааны нэрэмжит Элийн цэргийн дэг 245 дугаар ангийн ахмадын хорооны 2025 онд хийсэн ажлыг танилцууллаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.